Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийг Монгол хэл бичиг уран зохиолын багш Хүрлбаатар Минивийг хөтлөн явуулнаа. Өнөөдрийн хичээлээр Дожоогийн сэдвийн улаан хамбан зодогт буюу тавын даваа тууж дээр тулгуурлан Монгол бүхийн жудаг сэдвээр ярилцсанаа. За хүүхдүүдээ Монгол улаан хамбан зодогт буюу тавын даваа гэж туужийн маань нэр байна. Энэ дээр ер нь тавын даваа гэдгийг та нар ер нь юу гэж ойлгодог вэ? Тавын даваа Монгол бүхэд ямар учир утга агуулдаг вэ? Энэ талаар сонсч үзсэн хүүхэд байж магадгүй бас бодоод үзээрэй хүүхдүүдээ. За, тавын даваа гэдэг бол бөхөн болж төрсний тийм ээ. Цолгүй залуу бөх байж болно. За, хамгийн анхны цол авдаг даваа байгаа. За, тавын даваа 5 даваад начин цол авна, 6 даваад харцаг цол авна, 7 даваад заан цол авна, 8 даваад гард цол авна, 9 даваад арслан цол авдаг. За, мөн 10 буюу түүнээс дээш давбал аврах цол авдаг байгаа. Тэгэхээр тавын даваа гэдэг бол бүхэн болсны хамгийн анх дахь цолд дурдаг, хамгийн хариуцлагатай, хамгийн чухал даваа байдаг учраас магадгүй зохиолч тавын даваа гэж зохиолоо нэрлсэн байж болох юм аа. Энийг бүгдээрээ зохиолынхон агуулгатай танилцсныхаа дараа энэ тавын даваа гэж яагаад нэрлсэн байна вэ гэдгийг бас дүн шинжилгээ хийж үзээрэй хүүхдүүдээ. За багш нь та бүхэн хүүхдүүдээ альва зохиолыг, альва номыг уншихдаа нэгэн загварчлал гаргаж уншвал маш сайн байдаг. Энэ жишээг багш нь одоо энэ тууж дээрээ тулгуурлаад та бүхэндээ загварчилж үзүүлье. Та бүхэн цаашдаа ном уншихдаа, альва зохиолын бүтээлийг уншихдаа иймэрхүү загвар ашиглаж байвал маш сайн шүү гэж хэлэх байна. За тавын даваа гэж байгаа. Зохиол маань яг гэхээр миний боловсруулсан одоо загвар бол 1-ийн даваа, 2-ийн даваа, 3-ийн даваа, 4-ийн даваа, 5-ийн даваа. За ингээд начин болно. За альва бөхөн гэдэг тийм ээ. Бөхөн гэдэг хүсэл зориг мөрөөдөл тэмүүлэлтэй байдаг. За тэрний эхлэх цэгийг нь хүсэл гэе. За нэгэн яруу найрагчийн нэвтрүүлэлд ороод хэлсэн үг байдаг тийм ээ. Хүсэл гэдэг бол хүсэл хүрсэн газар хүний үйлдэл хүрдэгэ гэдэг үг байдаг. Энэ дээр тулгуурлаад хүснэ гэдэг бол альва зүйлийг хүснэ гэдэг бол үйлдэлтэй хүрэх хамгийн том анхны алхам байдаг юм а гэдгийг та бүхэн сайн тунгааж бодоорой. За хэрвээ тавын даваагаа шатгаж үзье. Нэг алхам, нэг давлаа хэмэл чи нэг алхам шат алхлаа гэсэн үг. За тэгээд ингээд цаашаа явна. За чи энэ дээр ирвэл 1 2 3 4 5 даваад үр дүнэн гэвэл хэрвээ цолгүй бүх байх юм бол 5 даваад начин цол анхныхаа цолыг авч байна гэсэн маш хариуцлага тийм ээ. Энэ дээр тэгэхээр үр дүн байх нэ. Үр дүн. За тэгвэл тиймээс зохиол дээр гол дүр нь болохоор улсын арслан насан гэдэг өвгөн арслан гарч байгаа. Мөн цоотл гээд аймгийн арслан улсын цол аваагүй эд бэрн жагсаж яваа залуу арслан цоотл гэж гарч байгаа. За зохиолынхоо дүр насан арслан гэж гарч байгаа. Цоодол гэж гарч байгаа. За энэ хоёр бол нэг нутгийн нэг аймгийн бөхчүүл. За аймгийнхаа баяр наадамд цоодол арслан барилдаад нэгэн үе тэнгийн жацуу бөх рүүгээ барилжуулсан өрсөлдөгч бөх рүүгээ нүүрлэн шороо хатхан цацаад тэр хооронд нь хөл рүү гүйж ороод өргөж чулуудаа маш хүчтэй унгахтаа дээр нь өвдгөөрөө хавирг руу өвдгөлж унгаачаад босож явахдаа толгой дээгүүр нь хараагаад гардаг. Энэ бол Монгол бүхийн ёс чудагт байх ёсгүй асуудал юм а гэд. Насан гарсан түүнийг үзэж суугаад дэсэлгүй цоодолд очиж хэлж байгаа. Бөхөн гэдэг Монгол бөхөн гэдэг бол унахтаа бэртэлгүй ундаг, өрсөлдөгчөө бэртээлгүй унгадаг хүнийг хэлдэг юм а гэж захиж байгаа. Тэгэхэд өөдөөс нь цоодол за таны би өөдөөс нь хэлж байгаа юм л да. Таны бүх явцыг чинь сонссноос биш зодог өмсөд барилдаж явсныг хараагүй юм байна. Зөнөг толгойтууд гэсэн өөдөөс нь тэгж доромжилсан маягаар хэлж байгаа. За энэ цаг мөчөөс хойш дараа жилийн улсын наадамд насан гарсны өмнө зорилго тавьж байгаа. Дараа жилийн наадамд улсын баяр наадамд би заавал 5 давна. 5 давахдаа цоодлыг амлаж авч барилдана. Хэн гэдгээ харуулна гэж бодож байгаа. За тэгээд энэ үр дүндээ хүрэхийн тулд тэр алхмууд нь бол одоо бэлтгэл сургуультаа чамбааруулаад тэр үеийнхэн одоо бөхчүүл яаж бэлтгэлээ хийдэг байсан бэ гэхээр аян жинтэн, адуу малтай ноцолд ингэж ахуй амьдралтайгаа бэлтгэлээ базаадаг байсан. Яг тэр ёсороо насан арслан бол маш сайн бэлтгэлээ базаагаад ингээд дараа жилийнхэн наадамд ирээ зодглож байгаа. За үйл явдал нь яаж вэ гэхээр нэгin даваанд нэг залуухан хөргөн хар хүүтэй барилдаж байгаа. Тэрийг хараад өөрийнхөө өмнөх хүүхэд насаас санаж байгаа. За тэгэхээр бүгдээрээ одоо энэ даваан дээрээ тулгуур бичигдэл ашиглая. За би энийг нэгin давааны үйл явдлыг хүүхэд гэсэн тулгуур бичигдэл ашиглалаа. Хүүхэд. За энэ дээр ямар үйл явдал гарч байгаа юм бэ гэхээр тэр залуухан хүүг харангуудаа өөрийнхөө хүүхэд ахуй амьдралыг санаж байгаа. Тийм ээ?
Хүүхэд байхдаа яаж исэн бэ гэхээр хонь одоо малаа хариулаад адгуулад ингээд хоньныхоо бэлчээрд явж исэн чинь бүхийн хэд гал одоо гал гэж ярьдаг тийм ээ. Хотог ингээд бөөнөрөө бэлтгэл сургуультаа базаачаад улсын баяр наадамд явж байгаа бүхийн галтай таардаг. Тэгсэн чинь ерөөсөө өөрт нь нөгөө мөрөөдөлд нь байгаад байгаа зүйл тийм ээ. Улсын наадам үзэх гэсэн, улсын наадамд барилдаж үзэх гэсэн мөрөөдөл нь хөглөөд тэр бүгчүүдийг дагаад явчмаар санагдаад очдөг. Би ингээд та нартай хамт явъя гэж хэлдэг. Тэгэхэд одоо бүхийн галыг ахалж авсан хамгийн настай хүн донойгой гэж гарч байгаа. Донойгой хэлж байгаа. Чи ингээд адуу малаа, хонь малаа ингэж хайчаад гэрийнхэндээ хэлэхгүй явж болохгүй. Тэгэхээр чамайг авч явахгүй гэж. За зарим бүгчүүд нь бүр шоолж байгаа энэ жоохон мэдрэл нь муутай юм уу ингээд шууд малаа хайчаад явна гэж юу яах вэ гэж. Тэгэхэд одоо донойгойд ойлгож байгаа энэ бүхийн дон туссан ингээд бүх болно Монгол хүн болгон одоо хүү төрвөл бүх болно гэж үздэг байсан. Ер нь одоо ч тэгж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо бүхийн дон туссан юм хүүхэд байна ойлгож байгаа. Тэгээд чи манай нэг залуу бөхтөө ингээд барилдаад үзээ. Хэрвээ чи давах юм бол чамайг ингээд улсын баяр наадамд авч явъя гэж хэлж байгаа. За тэгээд барилдаж байгаа. Барилдаад насан бол давчиж байгаа. Тэгэхээр авч явна гэд. За хонио гэрийнхаа гадаа хөөж аваачаад ээждээ санд мэд би ингээд энэ бүхийн галыг дагаад улсын баяр наадам үзэхээ би барилдахаа явлаа гэд. Үгийн зөрөөг одоо хариулт хэлхийн завдлаггүй ингээд яваад өгч байгаа. За тэгээд анх 17 наснда ингэж 7 гошуу даншиг наадамд гэж анх ирж барилдаж юуснаа тэр хүүг барилдаж байгаа хүүгээ хараад санаж байгаа. За тэгээд барилдаж байгаа хүүгээ унахчаад өргөж босгоод тэгээ яваад өгж байгаа. Бүхийн бас нэг жудаг харагдаад байна тийм ээ. За ийм үйл явдал болж байгаа болохоор энийг хүүхэд гэж томьёоллоо. За хоёрын даваа. За хоёрын давааг багш нь зүүд гэж тулгуур бичгэлээ хийлээ. Зүүд. За энэ дээр бас л ингээд хүүхэд залуу насаад дурсан санаж байгаа. Насан арслан. Бас нэг цэрэг хүүтэй барилдаа. Нөгөөх нь яггүй бас гартаа чадaltaй, бядтай хүүхэд байсан. Залуу байсан. Тэрнтэй барилдах зураа бас өөрийнхөө залуу үеэ санаж байгаа. Яаж исэн бэ гэхээр хүүхэд байхад нь ер нь аав нь олон цуутай дээр галахын цуутай бөхчүүлийн бэртэй тэнхээтэй хүмүүсийн үлгэр домгийг хууч яриаг ярьж өгдөг байсан юм. Орой болгон ундахт нь гэж ярьж өгдөг байсан. Хүүхэд байхаас нь тэгж заньссан. За тэгээд аавынхаа тэр хүдэр даян аваргын тухай ярьж өгсөн яриаг санаж байгаа юм л да. Хүдэр даян аваргын өргөсөн чулуу байдаг. Одоо хүртэл хүн өргөж чадаагүй дийлээгүй байгаа тийм хүдэр даян аваргын чулуу гэж нэртэй байна. За тэр хүдэр даян аварга бол ийм бэр тэнхээтэй байсан гэдэг энэ үлгэр домгийг хүүдээ ярьж өгөөд. За энийг ингээд төсөөлөн бодоод насан баанд унтаж байгаа. За тэгэхэд өглөө яг сайхан зүүдэндээ өөрөө хүдэр даян аварга бүр сүртэй наргуу зүүдэнд нь ирээд за чамд би өөрийнхөө бэр танхиг өглөө гэсэн чинь зүүдэндээ нэг гартаа нэг уул барьсан, нөгөө гартаа нэг уул барьсан ингэ дэлж дэвж байгаагаар өөрийгөө зүүдэлж байгаа. Тэгтэл ээж нь хөөе босоороо насаа унгаа татаарай гэж сэрж байгаагаар. Ингээ сайхан зүүдээс салмааргүй сайхан зүүднээс ингээ сэрээгээд тэгээд ах юм тэр зүүдээ бодоод адууныхаа зэл зогсож явахт өмнөгөр нь 2 настай эмнэг шүтлэн үрээ гарахт нь барьж яваад тонгороод унгааж байгаа. Тэр ингэж хөглөгдөж байгааг тэр өөрөөр хэлбэл энэ зүүдээр ингэж харуулж байгаа. За бас ингээд 2-ын даваанд таарсан тэр цэргийн хүүг унгаачаад хамгийн гол нь тэгээд тэр нэг жудаг гэдгийг даваа болгон дээр харуулад байгаа юм л да. За 3-ын даваанд багш нь юу гэж тулгуур бичгэлээ хийх юм бэ гэхээр хэмар гэж хийж байгаа. Хэмар. За та бүхэн сонсч л байсан баг. Эр хүний хэмар, бүх хүний хэмар гэдэг ямар зүйл байлээ. Тийм ээ? Тийм зүйлийг бол мэдэх байх. За энэ дээр юу гарч байгаа юм бэ гэхээр за аймгийн начин мөнхөө гэдэгтээ 3-ын даваанд таарад барилдаж байгаа. Нилээн удаан барилдаад хаялцахгүй. За ингээд завсарлага болоод завсарлаж байгаа юм л да. Бүр хаялцахгүй болохоор завсарлаад явж байгаа. Тэгэхэд одоо мөнхөөгийн нутгийн ах нь ирээд насаа арслантай уулзж байгаа. Миний дүү одоо энэ жил улсын начин цол авах гээд байгаа юм аа. Тэгэхээр ингээд бууж өгнө үү гэж хэлж байгаа. Тэгэхээр насаа арслан бууж өгнө гэж Монгол бүхэд хязээж байх ёсгүй. Тэрвэл эр хүний жудаг тийм ээ хэмэрт муу байд юм аа гэж хэлж байгаа. Тэгээд бас өмнөх үе санаж байгаа. За зодог барилдахгүй болохынхаа өмнөхөн одоо 10 20 жилийн өмнө одоо насаа арслан барилдж явахт нь хамгийн сүүл барилдж явахт нэгэн цэцэн хааны нэг бүхийн аав нь ирээд миний хүү энэ жил начин цол авах хэрэгтэй юм аа. Та амал 5-ын даваанд амалж байгаад бууж өгөө. Тэгэх юм бол уяан дээр байгаа одоо 5 сайхан хүлэг морийг танд өгье гэж хэлж байгаа. Тэгэхэд насаа арслан ингэж хариулж байгаа. 5 сайхан хүлэг морч нь бол зуурдын хэмрээ. Тийм ээ? Эр хүний хэмэр гэдэг бол насан үрдийг байд юм аа. Тэгэхээр би тэр зуурдын хэмраар өөрийнхөө насан үрдийн хэмраа солихгүй. Би надад бууж өгч өгсөн түүх байхгүй. Энэ бол Монгол бүхийн жудагт байх ёсгүй асуудлаа гэж хэлж байгаа. Тэр үйл явдлаа санаж байгаа. Тэгэхээр энэ дэр хэмэр гэдэг үгээр тулгуур хийж байгаа. За. Дөрөвт нь зодог. Зодог гэдэг үгээр тулгуур хийя. Зодог. За улаан хамбан зодог гэж байгаа тийм ээ. Тэр одоо 5-ын даванд ирж барилдахдаа улаан хамбан зодгоо. За 4-ийн даванд барилдаж байгаад
өрсөлдөгч бөхөө унгааж байгаа. Тэгэхэд элэг бүсэн дасаргүй яав гэлтэй тайлагдаад явчихж байгаа. Тэгэхэд бодож энэ дасах эсгүй яа даа гэж. Тэгээ зодгоо яаж бүтсэн түүхээ эргэн санаж байгаа. Тэгэхэд насных нь хань жаргал гэдэг хүн одоо гараан гаргаж уруулж өгсөн тэр зодог шинэ зодогтой жилээ улсад төрүүлж байсан тэр түүхэн үйл явдлаа. Тэгээ гэр бүлээ, аав ээжийг, өвөө эмээгээ яаж итгэл хүлээлгэж ингээд улсын баяр наадамд явуулдаг байсан тэр тухайга бодож үзэж байгаа. Тэгэхээр зодог гэж томьёолж байгаа. За 5-ын давааг сануулга гэж томьёолж байгаа. Сануулга. За одоо яах ёстой вэ? Одоо 2 4 маань насан арслан юуны төлөө зорилго нь. Ерөөсөө 5-ын даваанд цоодлыг эренбээрээ тийм эренб гэж ярьдаг тийм ээ. Цолныхоо эренбээр амлаж аваад барилдана гэсэн. Цоод бол бас хавгүй олон дэмжигчтэй. Улсын цолыг гуйж биш гуйдаж авах бөхөө гэж ард түмэн шуугдаг тийм одоо эртээ бяртай тэрэндээ эрдэж бярдаж байгаа энэ залуу хүчтэн байна. Тэгээ цоодлыг амлаж аваад энэ хоёр барилдаж байгаа. За энэ дээр тэр үйл явдал дээр юу гарч байгаа юм бэ гэхээр энэ Монгол бүх юм мехний хувилбар бодож байгаа, сэтгэж байгаа, тэр барилдаан хоорондоо хийж байгаа үйлдэл бүгд ингээд аюу сайхан гарч байгаа. Тэгэхээр одоо ингэж барилдаж ноцолцсны эцэст нэлээд удаан барилдсны эцэст цоодлыг насанд авч зорилгоо биелүүлж байгаа. Тэгэхээр энэ үл нэг Монгол бүхийн сануулга гэж ярьдаг тийм ээ. За амьдралд ч байж болно сануулга гэдэг зүйл байж болно тийм ээ. За тийм зүйл гарч байгаа. Тэгэхэд одоо та нар ер нь насан арслан хэдэн настай хүн байх гэж ер нь бодож байна ер нь энэ нэлээд настай хүн анх ингээ наадам ихлэ дэвээд гараад ирэхэд насан арслан харсан наадамчин олон эвэртэй тулаа үзсэн юм шиг гайхав гэж байдаг. Тэгэхээр нэлээд настай. Тэгэхээр сүүлд нь одоо зохиолын төгсгөл дээр гарч байгаа насан арслан бол 70 настай гэж гарч байгаа. 70 настай Монгол эр хүн улсын баяр наадам 5 давж байгаа тийм. Тэгэхээр Монгол эр хүний аргагүй цог золбоо бүх юмыг харуулсан тийм. Аврах хүн гэдэг нь аврагаараа нь төрдөг юм а гэсэн санааг бас агуулсан байж болох. Тэгээ сануулга болоод цоод бол маш том сануулга авч байгаа юм л да. За тэгээд энэ дээр түүхэн дүр бас гарч ирж байгаа. За Булган аймгийн Төвдөн дорж гэж цэрэг ирж улсын баяр наадамд барилдаа төрүүлж байсан аваргын тухай. Насаа арслан бодож байгаа. За ингээд 6-гийн Монгол бүх гэдэг нь 2-ийнхоо давааг давчаад 3-ийнхаа давааг боддог. 3-ийнхаа давааг давчаад 4-ийнхаа давааг боддог тийм зарчимтай. 5 давчаад за би одоо 6-гийн даваанд яах вэ гэж. Би зорилгоо биелүүлсэн. Тэгэхээр би энэ Төвдөн дорж гэж Булган аймгийн хүүг аргагүй сайн барилдаж байгаа хүү байгаа. Сайн бүх болохгүй байгаа. Тэр хүүг амлаж аваад ингэж барилдана гэж бодож байгаагаар ингээд Төвдөн дорж аврагын тухай. Төвдөн дорж аврагын тухай бас нэг сонирхолтой хууч яриа байдаг тийм ээ. Шин зэрэг байхдаа төрүүлж байсан. Цэрэг байхад нь цэргийн дарга нь одоо улсын баяр наадамд барилдах бөхчүүлээ ингээд цэргүүдийг сонгодог юм байна л да. Тэгээ Төвдөн дорж авраг хэдэн цэргүүд сонгоод явуулчаа Төвдөн доржийг сонгосон. Нэг баг дарга нь зүгээр тоглоом хийх маягаар байлдагч Төвдөн дорж төрүүлээрэ гэсэн чинь мэдлэг үүсдэхий гэж хэлж байсан. Тэгээд цэрэг ирээ төрүүлж байсан түүхтэй. Ийм аврагын тухай бас энэ тууж дээр маань гарч байгаа. За ингээд агуулга бүгдээрээ ингэж томьёоллоо. Одоо энэ дээрээсээ бид нар дүн шинжилгээ хийн тийм ээ. Тэгэхээр багш нь одоо 3 зүйлийн тухай ярилцсанаа та бүхэнтэй. Монгол бүхийн талаар ярилцсан. Монгол жудаг. Энэ хоёрыг агуулсан зүйл нь Монгол хүн гэж ямар хүн байх вэ? За энэ 3 дээр ингэж төвлөрч ярилцах юм аа. За Монгол бүхүүд ер нь та нар нь Монгол бүхийг хизээ үүссэн байх гэж тооцоолж бодож байна. Сонссон мэдээлэл, уншиж байсан зүйл ер нь байна уу? Байдгүй. Юу гэж бодож байна вэ? За саяхан Дундгов аймгийн Өлзийд сумаас нэгэн дэд хөнжлийн уул гэдэг газраас нэгэн чулууны хадны зураг олдлоо л доо. Тэн дээр 2 хүн барилдаж байгаа дүрс байсан. Энэ нь юу хэлж байгаа юм бэ гэхээр судлаачид шинжээчд одоо юу гэж үзэж байгаа гэхээр одоогоос 7,000-аас 11,000 жилийн тэртээ зурагдсан хүрэл зэвсгийн үед хамааруулж үзэж байгаа. Тэгэхээр хүрэл зэвсгийн үед за зарим бөхчүүд судлаачид ер нь Монгол газар нутагт Монгол бүх ер нь үүссэн юм а гэж үздэг хүмүүс ч байдаг тийм ээ. Тэгэхээр 7,000-аас 11,000 жилийн тэртээ үүссэн ийм олдур олцсон байна. За мөн бидний өвгдөөц хүннүүгийн үеийн олдур байдаг тийм ээ. Бүсний арал олцсон. Тэн дээр бас 2 хүн барилдаж байгаа дүрс байсан. За тэгээд бас одоо хэл шинжилгээчид одоо юу гэж үзэж байгаа гэхээр энэ бүх гэдэг үгдээр нь авч үзэж байгаа юм л да. Дорнод Азийн одоо Монгол Хамниган аймгийнхан одоо удирдагчаа тийм ээ мопе гэж нэрлэж байгаа.
Энийг бол одоо авианы сэлгэцээр явагдаад одооний орчин үеийн бүх гэдэг үгний үүсэл юм аа. Эндээ тэгээ мопе гэдэг дээр бас ард нь урд нь ингээд залгуур залгаж бүхийнхөө тэр цол гэдгийг анх ингээд 6-аас 7 дугаар зууны үед энэ цолыг ингэж ялгаж байсан юм. Их баг Зиндааг ингэж тогтоож байсан юм байна. Цол нь ер нь энэ 6-аас 7 дугаар зууны үед үүсэлтэй юм байш шүү гэж үзэж байгаа. Монголын нууц төвчөө гэд бидний сайн мэдэх Монголын нууц төвчөн дээр бас байдаг тийм ээ. Маш олон бүхий нэрээд бүрий бүх гэж байдаг, ариг бүх гэж байдаг, хасар бүх гэж байдаг. Тэн дээр бол Монгол хүн болгон барилддаг, Монгол эр хүн болгон ноцолддог тийм ээ. Бүх гэдэг нь ерөөсөө маш сайн шалгарсан сайн барилддаг хүн ээ. Нэгсэндээ өнөөдрийн цолыг ерөөсөө бүх гэж. Тэгэхээр маш сайн барилддаг шилдэг бөхчүүлэл бүх гэж нэрлэдэг байсан. Бусад хүмүүс нь бүгдээрээ барилддаг ноцолддог юм байжээ. Ийм зүйл байдаг. Ер нь 5-5 энэ зохиол маань эхлэхдээ хууччлын яриа байдаг. Монгол газар хизээж бүхийн удам дасрах ёсгүй гэсэн яриа байдаг гэдэг толгой өгүүлбэрээр энэ тууж маань эхэлж байгаа юм л да. Тэгэхээр магадгүй энэ үгний биелэл тийм ээ. Монгол одоо 7-оос 11 мянган жилийн тэртээ. Тэгэл ан авд явахдаа барилдуулаад ялсан нухандаа ангийнхаа тэргүүн болж явж ол зомгоо их хувийг авдаг, хуваарилж өгдөг ийм маягаар одоо явдаг байсан байна. Тэгэхээр Монгол газар нутгууд энэ бүхийн удам гэдэг бол хизээний үедээ дасраагүй юм аа. За энэ дожоогийн цэдэг гэдэг зохиолчид энэ улаан хамбан зодогт буюу 5-7 гэдэг зохиолоо яах гэж ямар үүднээс бичсэн юм бэ гэхээр их Монгол шарав замц, хасын шарав замц гэдэг авраг бүхэн байсан тийм ээ. Бас 70 наснда наадамд барилдажсэн энэ дүр зургийг хараад энэ зохиолын санаа боож биччихсэн байна. Тэгэхээр түүхэн энэ насан гэдэг дүрээр нь бол одоо их Монгол шарав замц аврагын дүрийг төлөөлүүлсэн байна. Их Монгол шарав замц авраг гэдэг бол 18 наснда анх хошууны наадамд ирж барилдаад шөвгийн дөрөвт үлдэж ингэж бүх нэр нь тодорсон маш том биетэй тийм ээ. Одоо мэдэгдэж байгаагаар бол далбаа, зодог шуудаг янз янз дүрс бичлэг хүртэл байдаг л да. Тэн дээр юу гэж байгаа юм бэ гэхээр 2 м 30 санжаас ер нь баггүй бие хаатай ийм хүн байжээ гэж их Монгол шарав замц аврагыг. Тэгээд 70 наснда ирээд барилдахт нь хүндэтгэл үзүүлж одоо бидний сайн мэдэх нь өсгүйр аврагын өвөө тийм ээ. Буур жамын хэмэх авраг засуулыг хийж байсан 2 авраг. Тэгэхэд буур жамын авраг 47 настай барилдаад улсад 5 давж байсан. Насан арслан шарав замц авраг 70 наснда барилдаад 3 давж байсан. Өөрийнхөө хүчээр. Тэгэхэд одоо тэр үе тухайн үеийн удирдагч хорлоогийн чой болсон одоо хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор шагнчаад наадам эхлэхийн өмнө бүх эхлэхийн өмнө гэсэн үг. Хэлсэн байгаа. Аврага та 5 давны үсттэй гэж хэлсэн гэж байгаа. Тэгэхэд надад 5 маршлаа. Аврагт нь бол ахт нь одоо 5 давах нүүрүүл байна бүхийн тийм ээ. 5 давах одоо нүүрийн буян бол энэ бөхчүүл дундаа байна. Гэхдээ авраг нь өөрийнхөө хүчээр 3 давнаа гэж хэлсэн аманда. Эндээс бол одоо хасар том жудаг харагдаж байгаа юм л да. Тэр аврагынхаа нүүр царайгаар тэндээс та нар энэ юуг харж болох вэ те? Аврагынхаа нүүр царайгаар өөрийнхөө авраг гэдэг цолоороо дайлгаж 5 давж болох байсан юм байна тийм ээ. Тэгэхэд үгүй юм аа. Би өөрийнхөө хүчээр 3 давнаа заавал 3 давна гэж хэлж үсэн. Ийм Монгол жудаг, Монгол бүхийн жудгийг харуулж исэн хүн байна. За энэ жудаг гэдэг энэ үгэнд бол ёс суртахуун тийм ээ, өв соёл Монгол хэрүүнд байх тэр зан төлбийг агуулсан энэ үг юм аа гэж одоо доктор профессор Намжил гэдэг хүн бол үзэж байсан л да. Үзэж байгаа. Тэгэхээр Монгол бүх сосор барам арслан Монгол улсын арслан сосор барам гэж хүн Монгол бүхийн жудаг гэдэг бол эр хүний ёс суртахуун юм аа гэж бас тодорхойлсон байна. Тэгэхээр энэ жудаг гэдэг үгтэй бол энэ ёс суртахуун гэдэг зүйл бол салшгүй холбоотой явах юм аа. За та бүхэн тэгвэл дүрээн бодоод үз. За цоодл аймгийн арслан цоодл гэдэг хүн дээр бодоод эртээ бяртай тийм ээ? Эр бяранд эгширсэн ийм сайхан залуу хүчтэн. Энд юу байхгүй байна вэ? Чухам Монгол хүн чинь зөвхөн эр бяраараа мэхээрээ хурд хүчээрээ бүх хүн гэж шалгардаг юм аа. Тэгэхээр энэ хүнд жудаг гэдэг зүйл өв соёлоон уландаан гიშгэж байна. Монгол бүхэд байх тэр ёс жудагаан одоо хэрэгсэхгүй болгож штэ нэг өсөндөө. Тэр Монгол бүх гэдэг үл тэгээд насан арслан тэрийг хэлж байгаа штэ. Монгол бүх гэдэг үл өрсөлдөгчөө бас хайрлах хэрэгтэй юм а. Тэгээ өөрөө үлгэр дуурайл болж одоо энэ 5-7 турш одоо өрсөлдөгчөө маш ихээр хайрлаж байгаа. Тэгэхээр хавиргын бэртээчээд толгой дээгүүр хараагаад гардаг тийм ёс бол одоо Монгол бүхэд байгаагүй юм байна. Тэгэхээр бид нар одоо Монгол бүхөөсөө суралцах зүйл бол асар их юм а. Бид нар энэ уламжлаасаа суралцах юм асар их юм шүү гэдэг зүйл жудаг дээр бол. За тэгэхээр Монгол хүн гэдэг ухагтхууныг бүгдээрээ насан арслангийн дүрээр тодруулж үзье. За насан арслан хүүхэд байхдаа бүх болохыг мөрөөдөж байсан. Тэгвэл мөрөөдөл гэдгээр мөрөөдөл гэдэг бол одоо
Хүн мөрөөдөл бол дисгчигүүр тийм ээ. Мөрөөдөлгүй хүн бол амьд явахгүй гэдэг санаа байдаг. Тэгвэл мөрөөдөж байсан Насаар Арслан за энэ хүүхэд байхдаа яасан? За одоо би барилдана. Тэгэхээр бэлтгэл сургуультай улам чамбар бол ядуу малтайгаа ноцолдъё гэд зориг тавьсан. Мөрөөдөл нь зориг болсон. Зориг болсон. За 3-ын даваанд бол яасан? Амжилт гаргацсан байгаа тийм ээ. Амжилт. Зоригтой хүн бол ямагт амжилт гаргадаг. Тэрний илрэл болсон. За энэ дээр гэр бүлийнхнийгаа надад энэ зодог шуудаг хийж өгсөн өвөө эмээгээ эхнэрээ энэ хүндлэл байгаа. Хүндлэл. Хүндлэл байгаа. Хүндлэл байгаа. За хүндлээд энд бол сануулга хийсэн, сануулга болсон, үлгэр дуурайлал болсон. Дуурайлал. Үлгэр дуурайлал болсон. За ингэж л Монгол хүнд байх тэр ёс чудгийг тийм ээ Монгол хүнд байх үлгэр дуурайллыг, хүндлэлийг ийм шатлалаар л энэ үйл явдал дээр ингэж гарч ирж байна Насаар Арслангийн. Тэгэхээр Монгол хүн гэдэг бол хөгжиж болно. Дэлхийн хүн бол хүүхдүүдтэй хандаж хэлэхэд дэлхийн хүн болж болно, тийм ээ. Гэхдээ өөрийнхөө өв соёлыг, ёс уламжлалыг ямагт эдэлж, ямагт хүндэлж байвал ингэж амжилтанд хүрдэг юм байна. За Насаар Арслан ингээд бүхийн оргил цолонд хүрсэн. Оргил цолонд хүрэхдээ өв уламжлалаа, өв соёлоо хизээч гээгээгүй. Тэгэхээр Монгол хүн болгон энэ шинжлэлтэй хөл нийлүүлэн алхахдаа энэ өв уламжлал гэдэг зүйлээ хизээч мартаж болохгүй маа. Дэлхийн хүн болохдоо чи өв уламжлал дээр дөрөөлж дэлхийн хүн болох хэрэгтэй юм шүү гэдэг зүйлийг энэ агуулгаар дамжуулж хэлэх юм аа. За өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.